За. Өнөөдөр бид нэр хаалганы хажууд 0 байгаа. Энэ бол зочны 0 гэж хэлдэг. Guest bathroom гэж хэлдэг. Тэгэд би бичлэгэнд айл болох 1-2 үгийг авчуулаад зөмөрөө зэрэг сураад guest bathroom гэж зочны 0 гэж хэлж байгаа. Тэгээ 0 яах гэж байгаа гэхээр энэ 0-ыг энэслэх хэрэгтэй болсон. Ингээ харахад зүгээр юм шиг хэрнэ. Ингэсэн за энэ юунаас болсон гэхээр энэ модон шатал маань өөрөө инчээр бол энэ сантиметрээр энэ 1 инч арай хүрэхгүй буюу 2 см орчим зузаантай модон шатал байгаа. Тэгэхээр доор нь бохирын хоолой энэ журлагийн суултрын бохирын хоолой хооронд нэм одоо лаг гэж хэлэх юм да вакс юм жирэг хийдэг. Энэ жирэгний зузаан маань хангалттай байгаагүй эсвэл анханаас нь тэр суур бохирын хоолой маань хангалттай дэш өндөр болоогүй байсан гэж би бодож байгаа. Би тэгж тааж байна. За ийм асуудалтай болоод хоёр дэш чийг алдаад энэ модон шалхаг болсон. Нэгэнт энийг авахын тулд одоо мэдээж жорлонгоо суулж авна. Энэ модон шалнуудыг авч хайна гэсэн үг. Нойлыг янзлах боломж гарч ирэх гэсэн үг. Хан энэ будгийн солих, тэ ойр зүрийн тавилга, кабинет шалмаан дуугаар орсон байгаа. Бүхний солих боломж гарч ирнэ гэсэн үг. Агарч болох зориултын сэнс байна. Өөрсөлдөг. Жирийн агарч жолгч маань бол энэ чинэ байгаа. Зочны өрөөнд албаар чанга байдаг ч маань ямарваа нэг бие засах үйлдэлт гадаг сонсогдохгүй зориултаар ингэж хийдэг юм байлээ. За тэгээд энэ хөөрхөн жижигэн маш жоохон хэвлэсээ алт гарантай тэгээд юм угаалтуур суултуур хөл юм жижигэн хөөрхөн ойлгоо энийг л янзлан да. Кофе авсан, ажлын гутлаа өмсөндөө. First thing first. Өсөл хайр дууга. За нэг хасах жижигэн лхүү зүйлийн тусгай лхүүрээр биш байна. Томцоо. Ойрт барилга хийгээ. Дахиад хэрэглэх юм бол шүрэг гүн алдагдахгүй. Хадгалаад нөгөө юмтанаас гооч. Хамт байж ах зүгээр. За нэг crowbar гэж хэлдэг. Тэгээд pry bar гэж бас хэлдэг. Хөшдөг төмөр гэх юм уу? Эсвэл хэрэг шот гэсэн утгаар хэлж байгаа шиг байна. Энийг хэрэглэх шаардлагагүй зүгээр сүр үзэлчтэй. Ийм л байцаа. За. Маск бол маш чухал те шил. Ялангуяа юм хөрөөдөгч байгаа аюулгүй шил зүүжээ хөрөөнөөр хуугардаг, мод төмөр үсэрдэг, бэлтаа үсэрдэг, чулуу үсэрдэг. Өөрийгөө л хамгаалахгүй бол чамаагийн хамгаалахгүй тий. Хиндэггүй байдлаас л тэгэл хохирдог штэ. Аюулгүй байдал маш чухал. Анх сүржгэнээд л гэж боддог байсан. Тэгтээ өөрийгөө сайн хайрлаарай. Энэ маш жижигхэн төрлийн загвар shop vac гэж хэлдэг. Shop vac буюу дэлгүүр хошооны shop ажилтай ажил газрыг хэлж байгаа шүү дээ. Тэгээд vacuum буюу тэрний shop товчлоор shop vac гэж хэлждэг. Shop дээр байдаг vacuum ал гэсэн үг юм шиг байна. Тэгээд энэ бол их хвчлэн хуурай бол нойтноор сордог. Тэгээд нойтноор сорохдоо дотор нь байгаа фильтр буюу шүүгчийг авчдаг. Тэгэхгүй бол норчих юм бол тэр чинь хог болчихно. Тэгээд дараа нь бид нар жорлонгоо авахдаа фильтрийг авч тэр шүүгчийг авч агаад жорлонгийн үлдэгдэл тусаас харуулнаа. Хүн болоо өөрөөр хийж болно. Бас нэг юм санаалахад энэ бол би ажил хийгээгүй энэ зав заагаараа хийж байгаа болохоор 50 дэ та нар тайлбарж хийж байгаа шүү. Тэгээ мэрэгжлийн хүмүүс нь болгоож ярьлаарай. Ойр тийм барилга юм хийгээгүй урдны хийдэг байсан юм аа. Энийг тогныхын актив нэрийг хэлэх баг. CGFI гэдэг баха. Устдаа ойрхон байгаа тохиолдолд өөрөө нөгөө гал хамгаалагчтай гэх юм уу, нөгөө шийдтэй гэх юм уу унтардаг.
Одоо энэ чинь ингээд өөрөө буучдаг пускаталтай гэх юм уу. Тийм юу арзат байдаг. Тэгэд энэ жирийн арзат гэвэл бол мэдээж үнэтэй байдаг. Одоо олцох шаардлага бол алга байна. Ханд нь будаг хийх учраас аваад энийг яваа цэвэрлэн яванда англи хэл нэлээ муу. Тэ яг өөрийнхөө боломжоор хэлээд явъя. Electric outlet гэж хэлэх байх л та. Тогны арзат хийх. Нэг нь шилж байгаа болохоор хаалганыхаа бариулыг хаалгаа бодоод нугсаа бас шалаад кабинетийг шинэ кабинет чулууртал аваад ханаа бодож буцаад тавина. Шалаа шалахын тулд авахаас өөр арга байх. Доор нь шан маань халуун хүүдээр шалбагдаад бохир явчихсан байгаа. Тэгээд тэр замаас таваад хаасан хатцсан байгаа. Зүлгээд тэгээд энэ чинь primer буюу одоо суур тавих хэрэгтэй урд нь primer-г будгаар бодсон шууд бодсон болохоор тэгээд замаскныхаа тоосыг сайн цэвэрлэегүй бодсон. Будгнууд нь хохорж унаадсан байлаа. Их хвчлэн орчин үед бол сууртаа будгнууд primer paint хамтдаа болсон. Таазны будаг маань тийм биш будаг байгаа. Хуучин будаг. Primer-ыг түрхнээ, зүлгэнэ эхлээд ханд нь ер нь гялгар төрлийн будаг боддог. Eggshell гэдэг фиништэй будаг байгаа. Semi gloss, eggshell ч гэдэг юм уу. Энэ гялгар төрлийн төгсгөл ижilж болон фиништэй бодгоор боднаа. Энэ дуурайдаа нугс бүхэн байхгүй болно. Энэ бүгдийн сайхан хараар хослуулаад бүх юм. Тэгээд ийм шалнаа. За тэднийг цэвэрлэе да. Coffee, Starbucks. Энэ keys гэдэг будгны суур байгаа. Энэ бол яадаг вэ гэхээр одоо их хвчлэн бараан өнгийн будагтай байж байгаа цай өрөнгөөр будах эсвэл тэнцэн ямар нэгэн тоолов болсон байх эсвэл замаас гитсэн будгаас авахгүй байх. Тэгээд бас нэг хэдэн хөгж мөгж үүссэн байж байгаа хөгж хатцсан эдэн болцсон үед нь тэр нөгөө тоолов дарах зорилгоор хэрэгэлдэг. Тэгээд ийм primer байна. Орчин их будагнууд маань одоо жишээлбэл paint primer хоёр хамтдаа болцсон. Харин манад байгаа таазны будаг маань болохоор тэгээд зөвхөн юм нөгөө таазны будаг гэж байгаа шилийн paint хийсэн. Энэ маань олонгот баг үнэрүүм гардаг энэ жахаа. Тэгээд primer-гөө дарагч байхгүй. Тэгээд өмнө манай дүү маань будаг хийхдээ замаскахаа тоосыг сайн цэвэрлээгөө дээрээс нь primer хийгээг болохоор будаг нь хуурж унаадсан. Тэгэхээр энэ удаа сайн тэргээс хоруулаад цэвэрлээд унгаацсан байжгаад primer түрхчихэд. Тэгээд энэ будгаа бодоход асуудалгүй байх ёстой. Хангалттай байх ёстой. Зүлгчлээ, primer түрхчлээ. Garnizin baseboard гэж хэлдэг. Base суур гэсэн үгтэй. Board. Тэгээд модон шал hardwood гэдэг юмнууд авнаа.
За энэ бол speed set, thin set, ground. Тийм гурван байна. Нөгөө хоёр нь жоохон хамтдан жоохон өргөлцөө. Дангаар арай утаа. Дэндүү урдаад энэ бас хэрэггүйсэн тэгээд. It's fine. Subscribe to my channel. We have much to share.